контроллер дээр код шалгая. Эхлээд нэг нэ дараа нэг дээр та. За миний асуусан болохоор энэ цонх шууд автомат руу хараад ирж байгаа. За суугаад шууд энэ цонх гарч ирнэ. За тэгээд за ингээд шууд инсталл хийгээ 3 GB. За энэ маань болохоор манай framework гэсэн. За сүүцний дараа ямар цонх гарч ирэх вэ? Тэгэхээр сүүцний дараа цонх гарч ирэх хамгийн ихэнх гараад ирсэнээс. За энэ чинээс контроллерыг сонгоо, нэгээс сонгоо. За ингээд дөрөвөөс сонгож байна. За тэгээд хэрэг цааш нь өөрчлөлт авчихна. За энэ зөвхөн template сонгож болно. За энэ дээр болохоор STL өөрийнхөө сонгож болно. За энэ болохоор as component Fibonacci app template Unity app гэдэг extension нэг template байгаа юм байна. Энэ л хэрэгжиж байна.